Зохиолч Стенү Эдрет амьдрал 1-р бүлгийн 7-р хэсэг. Хоёул айхлан гүсээр хитэн байрны цаана очмогц амьсгаагаа даран төр зогсов. Алдар сая чи юу яриад байсан бэ? Нөгөө охин ч юм уу? Гэхэд эрхэс ёо гар гэж яаснаа. Мөн харилж дурсан охин минь би үнэлж байж шүү дээ. Фак юм а. Ядж яхад энэ гар яачих вэ? Гэснээ. Oh shit. Oh fuck. Ямар заяагүй юм бэ? Алдар гайхан яачих вэ? Охид хаа манддیں۔ Эртхэн чанарыг нь таньсан болж сүртэй гэж. Тэр яах вэ? Нөгөө хурууны үе маань бэлээтэйгээ зүгэлдчихэж. Юу? Сая сүмбэтэй ноцолдож байхад хуруу часхийг шиг болсон юм а. Яана. За ингээд өнгөрчээ. Одоо гарцаагүй шор. Сүмбэ бид хоёрыг гэж мэдснээс хойш зүгээр өнгөрөхгүй. Ёстой үйлс нь хазаас юм а. Хэлээд юу гэх вэ? Ойрд бүтэж байгаа нэг чалга. Гарцаагүй байдалд орсон хоёр найз яхаа мэдэхгүй хэсэг сууснаа. Дэлгүүрээс арх аван уунгаа эргэсийн хурууг цэвэрлэж боож өглөө. Тэргэл альмаа хоёр хүнд байдалд орлоо. Одоо өнөөдөр чинь бүр далимд болно. Энэ 15 сая тоглож өсгөхөөс өөр сонголт алга. Явъя. Гэхэд эрхэс чи дөрүүлээд явжээ. Би хулантай гяс уулзчаад ирье. За тэгээд эртхэн утраа олоод салж үз. Урдан ирээрээ. Алдар тоглоомын газар руу эрхэс халиунагийн гэрлөө салж одлоо. Баян хүнтэй танилцаж их мөнгөтэй болно гэсэн хүсэл нь хан мөргөн унав. Тэр бүхэс сүмбэгийнх далчхар шар залууд хууртан орцон дэдлүүлснээр бодохоор л дотор нь мухарна. Эрхсэл бүмдээсээ хоосон ч хоолтойж илүү чунха болий. Халиуна гэртээ ирсэн хойноо ундаж чадахгүй өчнөө эргэж хөрвөн нойрн хулжив. Төрсөн аавч биш гэлээ өдий хүртэл өсгөж цангааж үзээгүй хойд аав нь үе ханиалгах нь түүнд санаа зовсны шинжээ. Гэнэт удсан дуурав. Харвал эрхэс залгаж байна. Хатуурхал болий гэж шийдсэн халиуна эргэсийн үерхэх саналыг хүлээж авахар шийдэн би унтааг байна. Хүрээ тэр гэжээ. Төдөлгүй эрхэсч гадаа ирснээ хэлв. Сайн уу? Эргэсийн хоолойны өнгө нэг л уурсан шинжтэй санагдав. Сайн. Чи яагав? Бөөн уур бухимдал тээжирсэн эрхэс энхэр ялдам хоолойнд гинтхэн уйран гараа гинтэгэдээ. Юунд вэ? Алив үзье. Халиунагийн төрхөн гар хурууг нь тэмдрэн үзэхэд нээх гой тааламжт мэдрэмж төрөөд ирэв. Шалбархаад үдээ юм а гэд эрхэс гараа атгахад халиуна. Өө яана. Юунд ингэчгэв? Шалахгүй юм а. Манайд орох уу? Яаж дээ? Чи хүнтэй үсттэй. Яагаад ингэсэ? Чамайг харсан. Халиуна болсон явдлыг нэг амсгаагаар шахуу хэлж орхив. Чи мэдсэн ч мдэггүйч би хэлье гэж бодож байлаа. Би ийм л хүн. Намайг уучлаарай. Эрхэс түндэгнэн юу гэхээ мэдэхгүй хэсэг дуугаа хурав. Халиуна уртаар шүүрс алдснаа. Манай амбарт орё. Ядаж гарыг чинь боод үгүй. Боолтыг нь солих зуур халиунагийн мөрөн чигчгнийг бодоход уйлаадж байх шиг. Эрхэс түүнийг буруутгаж чадахгүйгээ мэдрэн чи надад хариугаа хэлэхгүй мө? Би муу охин штэ. Өнгөрсөн явдал би мартаж чаднаа. Эрхэс охины мөрөөр тэврэн өөрлөгөө татан жимээсэн уруулнаас нь үнслээ. Халиунаач үл мэдгэн гиншин наалтаад ирэв. Гинтийн хаталтад өртсөн сүмбэ багтарч өгөх шахан бохимдож арх аяглан хүнтэрч суун. Цагдаа тэлж болохгүй. Бас далаа тэлж бөөрч болохгүй. Хайр мөнгө хэн ийм юм хийж зүрхлэв? Хэмээн бодож судал туслахууд нь ороод ирлээ. Яасан уддаг новшнууд вэ? Хамаг хурдаараа л ирлээ. Юу болов вэ? Хин гэв? Хэн юу гин шүү? Багтаа хоёр новш гиндүүлж дайраад үзэлцээд барсангүй.
Манайхыг мэддэг хулгайчууд юм шиг байна. Цагдаад эргүүтэд бай. Та нар явж тэднийг хайцгаа. Хэн гэдгийг нь олж мэдээд миний өмнө аваад ир. Нэг туслах нь энэ юу вэ гэсээр савхан бэлийн авснаа дотор нь юм байна. Тэр малтсаар цус болсон хурууны үг гаргаж ирснээ өгтлээ зочин шидэж орхив. Сүмбэ. Алив харъя да. Хөөхи. Мань хоёр байна штэ. Алдар сүмбэ хоёр байна. Яаж мэдээвэ? Тэнийг юм уу чи? Өчигдөр босс хурууных нь үе тастаа үсттэй. Та нар бушуулж үз. Хэн гэдгийг нь мэдчихлээ олоод ир. Туслахууд нь тэр дороо яаран гарч одов. Боссыг мэдхээс өмнө амжиж тохирохгүй л бол халивнаа яасныг минь мэдвэл зүгээр байхгүй тодорхой. Новш юм да. Сүмбэ халаглан шогширч арх ундаглан ууж тайтгархыг оролдов. Дөнгөж түрүүхэн орцсон сүмбэтэй секстэж байсныг нь бүр умартаж орхисон эрхэс дуртачаалдаа автан шуугтан амьсгаадна. Тэр халивнааг уучлжээ. Уучлах юу ах вэ? Ямар албан ёсны үерхсэн хос байсан ч биш дээ. Энэ мөчөөс л чамайг хайрлаж хамгаалж явна. Амлий гэж өглөнгийн охиныг тэсрэн алдан нуухна. Би зөвшөөрч байна. Одооноос чиний найз охин үрд мөх. Энхрийн найланхаа хоолоогоор намуухан шивнэх энэ үг эргэсийг баргал галзууруулах төхөх аж. Амбарт байсан модон ширээн дээр хямсыг зайчлан халиунааг юутай гоё юм бэ тэнгэр минь. Үнэхээр гайхалтай. Тэд хэсэг тэврэлтэн үнсэлцсэний дараа эрхэс өмдөө тадан цамцаа давжуулахад халиуна түүний гарнаас атхан энд хонохгүй мүү? Чухал ажилтай алдар дээр очихгүй болохгүй. Тоглох нь дээ. Тийм ээ. Сүүлчийн удаа итгээрэй. Эрхэс нилээн удчихсандаа гимшин такси аван явсаар алдар дээр хурч очив. Эрхэсийг харсан алдар гардаллан дохин инээмсэглэхэд ашгүй алдаагүй юм байна. Сүүлчийн удаа бурхан хүүгээ вэж харл хэмээн дотроо намжлан залбираад ширээнд суулаа. Тэд ихэндээ үнэхээр аз хямртай байсан ч сүүл рүүгээ алдаж эхэллээ. Болсон дээргүй юу хэмээн эрхэс шивнвэл алдар бүр шарлахаж орхисон. Чэ түр гарч бай. Ганцаараа хэсэг үзээд өрхий. Битгий олдорой. Ширээн дээр хизээний танил 4 хүн улаарын суухаагаад бүгд баячууд. Алдар том болгоомжтой тоглосоор алдснаа бараг л нөхөж орхив. Барагцаалбал 10 сая төгрөг хожиж орхижээ. Эрхэс одоо бос ус гэж буй бололтой байж чадан дохиж харагдана. Ер нь болий доо. Нойрч үрчлээ. Би бослоо. Гэхэд өнөөдүүл нь алдарч зөрөхгүй нэгэн болж дээ. Дахиж покер тоглоо тэрэг гүйцтэй. 10 цаас хожичоод чижрээд гэгчлэн шарыг нь малтахаж. За яах вэ? 3 удаа сөхөөд үзье. Алдсан ч авсан ч авлаа шүү. Тохирлоо. Эхний 2 тоглолтод алдарт олигтой мод унсангүй. 500 мянган төгрөг алдаад бүр бачидав. За одоо нэг ганц гайгүй мод өгчөөч гэж залбиран захалбал бундын ноён, дөрвөлжингийн ноён. Хос ноён дажгүй шүү. Алдар бооцоогоо нэмэн 1 сая болгон төлөхвөл өнөөдөл нь бүгд л ороод ирв. Зогсдгүй. За яах вэ? Эхний 3 мод үзье. Газар цэцгийн ноён, цэцгийн 10, дөрвөлжингийн 10 эргэлээ. Алдар баргал орчих шахав. Пүүл хавс энийг хэн дэлхэв гэж бардан ботон суудал улай бутарсан бүдүүнээр саяар өсгөлөө. Хоёр нь хаяж өндөр туранхай залуу дагав. Алдар бодож 3 сая болгож өсгөхөд өнөө хоёр ч даглаа. Оо shit. Юутай юм бол? 4 дэх мод бундын 7. Алдар дотроо бөөн баяр бүдүүнээр хараалварсан хүзрүү шидлээ. Өндөр туранхай нэлийн бодож сууснаа 5 саяыг түлхэж орхив. Айлг гар шийдчихэлдээ. Юутай юм бол? Гартаа хос тамхтай юм болов уу? Яах вэ?
Хаywал 10 саятай л үлдэх. Алдар бүгдийг нь түлхэж орхив. Туранхайж даглаа. 5 дахь мод бүгдийг шийтгэн. Ширээн дээр 50 сая төгрөгтэй дүүцэх үз чудаан цугларчээ. Бурхан минь, ганц удаа туслаач. 5 дахь мод эргэлээ. Алдрын царайд инээмсэглэл тодрон за ингээд болий. Минийх пүүл гэд хөзрөө дэлгвэл өндөр туранхай дув дуугүй хөшчөв. 7 дугаар хэсэг төгсөв. Эдрет амьдрал 1-р бүлгийн 8 дугаар хэсэг. Санаандгүй сайн ажилтнаа болсондоо эргэлэгч оюун бөөн баяр. Наадмаас өмнө засвараа дуусчихвал болох нь тэр. Сайхан амарна гэж сэтгэл санаа хангалуун бодох зураа шалмаг хөдлөн ажлаа сурам хийх тэргэлийг ажин хөөхөн ох юм. Даанч ядуу дээр нь унхаагүй. Шавар зурахтайгаа таарсан амт юм да гэж эгдүүцэн. Тэрээр бүх ажилчдаа засварт дайчилжээ. Гаднаас мэргэжлийн хүмүүс оруулах ёстой байсан боловч мөнгөндөө гороогоод ажилчдаа зүтгүүлж буй энэ. Нэгтлэн хүүхэн орж ирснээ. Бадам ихчи охин сүрхий юм аа. Ажилдаа үнэхээр сайн юм гэж гэлснээ. Дарга та нөгөө турах цагаа авах уу? Өчигдөр гадаадаас ирсэн. Цөөхөн бас захиалга ихтэй гэж байна лээ. Оюун нүдэ бүлтээлгэн аавалгүй дээ. Алив нэг курсыг захиалчих. Нэгтлэн инээд алдан би таныг баттай амна гэж мэдсэн юм аа. Би аваад ирсэн. Одоохон гэд гарч одлоо. Оюун болсон толны өмнө эргэлдэн Миралж буй бие харснаа дөнгөж 30 шүргэж байж бүр бүдүүн гахаа болох нэ. Яаж туръя да? Энэ цай үнтэйж үр дүн сайтай юм гэж бодож зогсдол удсан дугарлаа. Байна уу? Байна. Заачлан сайн хөрхнөө гэх баргил бүдүүн дуу сонстов. Дэмчиг ах уу? Сайн уу та? Бүр сурггүй болчих юм аа. Сайн. Ажил ихтэй зав зай муул байна. Өчигдөр ирээдээ. Хэдэн мал аваа үнтэй зараад одтой явна да. Мар зарлаа гэхийг сонссон оюу тогтож адан ирэх юм уу? Би ажил дээр байна. Өөр газар уулзъя л да. Наан ч нэвгүй штэ. Зүгээрээ манайхан засварын ажилтай завтай хүн алга. Би холдохгүй ханих ёстой. За. Юм хум аваад яваад очиё. Дэмчиг гэж хөдөөний баян малчин ир. Оюунаас 20-од ах энэртэй явуулддаг болоод даруй 3 жил болжээ. Дэмчиг түнд үнэхээр нугасгүй дуртай. Сайхан ч сексдэг. Мөнгө төгрөгөн дээр гар татахгүй. Тэр бүхэл яамд ажилдаг дүүгээрээ дамжуулан оюуныг цэцэрлэгийн эрхлэгч болгож өгчээ. Ямар тач хэдэн төгрөгтэй болох нэ? Аятайхан аашилж байгаад ахиухан юм салгаж үлдээ. Гэж бодон нүүр амаа толдон үс зүсээ янзаллаа. Нэгтлэн хүүхэнч тортой юм барьсаар ороод ирэв. Нүүр ам нь хүүхнэц болон энтэнд овоож товон хавдаж туснаж болчихсон алдар ирэхэс 2 янгинтэл хөдөлжгсөн түшлэгтэй сандал дээр сууна. Далаа янжуурынхаа утааг царгилуулан үлээснэ. За 2 новш минь. Одоо гомдолгүй үсттэй. Эр хүн хэлсэндээ. Алдар ирэхэс 2 юу ч хэлэхгүй таг гөлөрчээ. Ингээд дуусчээ. Одоо ялтавтай. 50 сая төгрөг баргал халаасанд нь орох төгөөд хүнийх болчихов. 5 дахь өдөр цэцгийн боол байж алдар гарцаагүй хожлоо хэмээн бодох зур таг хөсчгсөн байсан туранхайр гарын 2 модоо дэлгэн тас инээснэ. Ёндоотой байла. Роял флаш. Алдар цожирдон. Юу? Яаж? Харал да. Цэцгийн тамга, цэцгийн хадан. Роял флаш. Нэрэл Роял флаш нийлжээ. Алдар бүр шоконд орон хэсэг зур манарч орхив. Бүдүүн ир хараал урсхан 2 хөзрөө шидхийг нэг хөзөр нь гарцаагүй цэцгийн тамга болохыг хальт харсандаа. Луур. Чиний хайсан 2 хөзөр хаана байна? Цэцгийн тамга
Чамд байсан биз дээ. Бүдүүнээр чавх шиг улаан юу хуцаад байгаа юм бэ? Гэлийн тамга байсан. Битишаа. Муу сайн луйрч та гэд алдар угсхийн босож бүдүүнээр туранхай залуу хоёрыг үсэртэл цохиж унгаад дэвсэлж эхэлтэл хамгаалагчид орж ирэн бөөн зодон болов. Эрхэс ч гэсэн улаагалзуун антан алдартай хамжин хэдэн хамгаалагч ажилчдыг нь болгож өгч байтал Сүмбэгийн хүмүүс орж ирэн зодон бүрч оволцов. Хизээний нэрчгсэн юм Сүмбэ тэднийг зохицуулан зодооныг зогсоогоод хоёр лалар хэдийг алдчихв. 15 Хэн луйрч юм бэ? Эд чинь луйрдчихлаа. Шудраг үзье. Тэгсэн. Бүгд хам баггууд бай. Алдар эрхэс хоёрыг хэн өмөрөх вэ дээ? Тас хийтэл толгоондоо цохиулан ухаан алдаж нэг сэрхэд далайгийн урд хүлээтэй сууган энэ юмсанч. Гэнэт боломжийн ажилдаа болсондоо үнэхээр их баярлсан тэргэл амс хийх завгүй ядархан умартан хөдөлсөөр байв. Оюун ихч үнэхээр сайн хүн юм аа. Ээжид цалинтай агт өгөөд дээр надад мөнгө сайн өгнө гэсэн. Хичээж ажилланаа гэж баярлан бодож байв. Хамт ажиллаж байгаа багш нар нь даанч урамгүй. Байс хийгээд л ядарснаа гайхан амархаар суух зураа хов баццгаана. Ихэвчлэн оюуныг муулан шуналтай чадваргүй хөнгөн завхааг нь гайхна. Тэргэл тэдний үгийг үл тон сэвгүй ажиллах тул тэд "Ёо, яг бадам их юм аа. Жоохон амрал та. Ямар ажилсаг юм бэ?" гэлцэн урамгүйхэн босож ажиллаа хийх аж. Үдийн цайндаа ороод гадна сүүдрөвчөнд түр амсхийн суух тэргэлийн харцанд нэг л танил алхаа харагдав. Гадна хаалгаар орж ирээд шууд цэцэрлэг рүү алхах бүдүүн бахин биетэй хазгнан алхах хүнийг араас нь харснаа. Аавын найз дэмчих гойтой яасан адилхан алхаатай юм бэ? Хин дээр ирж байгаа юм бол гэж бодох зураа. Аав нэрээ дэмчих гойд өртөө гэсэн. Яана ийм хэцүү үед нэхвэл бүр баларлаа. Тэргэл ахиад л гуниг думбан мэлмэрсэн хар нүдэнд нь нулимс гэлтгнаад ирлээ. Юутай хэцүү амьдрал вэ? Тэрээр сэтгэлээ чангалан урдаар амьсгаа аван босдол утсан дуурав. Ашгүй алдар залгаж байна. Чи яач хаа? Амьд уу? Мэндийн зүрхөө ингэж асуухад цаадах нь шуугтнал чимээ гаргана. Байна уу? Байна уу? Алдар мөн үү? Байна. Юу болов вэ? Гайгүй юу? Нэг асуудалд орчихлоо. Уулзаад ярилцъя. Чи хаана вэ? Юу юм бэ? Хэлэлтэй. Уулзаад хэлье. Чи хаана вэ? Та хоёр надад 33 сая өгөх ёстой. Би зөндөө харлаа. Боломж ч олголоо. Одоо болсон. Сүмбэ доогуур харан дүлгэнэж байснаа. Боосоо, надаас бас 15 сая авчихсан. Юу? Би өрөвдөд өгчихсэн юм аа. Хоёр тэнэг 25 хүргээд буцаагаад алтчихаж. Тэгээд ловер энтер гээд бөөн зодоо. Өө хөөхий. Ямар хэмэргүй хоёр лалар бай. Алдар эрхэс хоёр юу ч эсгэлэн таг гүлээсөөр. Далаа үг нь тэднээс аврал ирэн гуйхыг хүлээсэн боловч гүрээсээр байгааг харан шаазруу лал руу дэмгээч. За яах вэ? Хэмээн хөмхийгөө 100 шүдэ хаврын бодод сууснаа. Зүмбэ, тэр лалрыг аваад гар. Гарыг нь таст. Тэгээд нохоо тайж өг гэж хашигчин эрхэс рүү заалаа. Зүмбэж бүдүүн бахин биетэй туслахууд руугаа давхвал цаадуул нь эрхэсийг сандалт хүлээдэг чигээр нь өргөн чирэхэд Сүмбэ хурц эртээ том заазуур барин босоо аль гарыг нь вэ? Баруун нэг нь бугуу гарна. Эрхэс ирэхгүй эмээн бүлтгнэж алдраа нэгэн бодолтой алдраа. Эрхэсийн гарыг хүчлэн барьсаар ширээний тавцан дээр тавихад Сүмбэ өдлгөлгүй чанга бариарай гэчгээд заазуураа далаатай л алдар хүлээ далаа. Чинийхэр тохирё. Сая сэтгэл нь хансан далаа мошилдсан инээмсэглээд Сүмбэ хүмүүс аваад гарч бай.
Далайн аяганд уусгийн гүд хідэл залгилснаа. Яг вэз. Яг миний хэлснээр үү? Тийм ээ. Чинийхэр болъё. Бидэнд өөр сонголт байгаа гэж үү? Алдар шүүрс алдан шүдэ хаврын дууга хурав. Далайн өрөөнд дотор нааш цааш хэдэнтэй холгсноо. Алдрын өдөөс харан явган суугаад та хоёр 48 сая төгрөгөндөө надад 3 жил ажил. Дараа нь тэргэл эсвэл алимаг би өөрчлөмөр байна. Би уйдамхаа хүн болохоор ганц хоёр л уулзна. Алдар гаслантаа шогшрон нүрээ өвчилгснээ. Тэргэлийг авдаа. Ганц л хонон шүү. 3 жил биш. 1 жил ажиллая. Далай тас нээж доётой жумалдснаа. Тоглоомын газар 2-3 хүн хүнд гэмтсэнийг чинь яхав? Одоохондоо би аргалж байгаа шүү. Хэд яавалчиг яг шоронд хийнлүүз надад айлхаагүй. Та хоёр шоронд орчихвол миний 33 сая, Сүмбэгийн 15 саяг хэн өгөх юм? Тэгж ч ярихгүй шүү. За эцсийн үг. Тэргэлтэй чинь 1 л хоны. Ямар онгоо охин биш дээ. Харин надад 2 жил ажил. Тохирлоо. Тэд алдрыг суллан тэргэлийг ятгагаар явуулж эрхэс хүлээтэй чигээрээ үлдэв. 8 дугаар хэсэг төгсөв. Эдрет амьдрал 1-р бүлгийн 9-р хэсэг. Эрхлэгчийн өрөөнд тансаг сэрээ засчихсан дэмчиг их бүдүүн улаан юмтай хүний шинжтэй барбарын нэт алдан элдвэх уучлана. Оюун үнтэй дарс шимэнгээ дэмчгийн бэлгэлсэн гоёмсог зүйлтийг байн тэмтэрч үзэн "Ястай гоё зүйлт байна. Яг миний мөрөөдөл" гэхэд дэмчиг "Чамдаа л гэж авлаа штэ. Өөр хиндээч гэж өгөв. Чи ийм сайхан амтан сайхныг л эдлэх хэрэгтэй." Тэрээр жижиг гар цүнхээ уудлан боодол 10,000-ыг гарган оюун луу сарвайж "Мэ, энэ үгээр нөгөө тураах цагаа аваарай." Гэхэд оюун мушилзан урвайж "Өө, чи намайг таргаллаа гэд голоод байгаа мó? Муухай юм бэ?" "Яалаа гэж дээ. За тэгвэл өөр юм аваарай." "Тэр яах вэ? Явъя л да. Би бүр тэсгэ байлаа." "Чалхтай золиг шүү" хэмээн оюун инээд алдснаа утсаараа нэгтлэн дуудлаа. Оюуны холын хамаатан нэгтлэн чимгээ түүний баруун гар гэхэд болно. Хуучин нэгтлэнгаа элдвээр шалтгаглан ажлаас халчхаад чимгээг ажилд авсан нь гар хөлийн үзүүрт зарах төсвийн мөнгнөөс хумслагтай ашиглах гэж шийдсэн ях. Хөх бүхс гэх юмгүй туранхай годгор чимгээ нэгтлэн хаалга тогшин орж ирээд "Дарга ямар хэрэг гарав?" гээд хаалган тушаа баргал зэрэг шиг номхон зогсчов. Хэдэн хундаг дарсанд улай бутартлаа халж орхисон оюун "Чимгээ, ажилчдаа тараачхаа. Маргааш эрт иргээрэй. Би энд жаахан суух ажилтаа болчихлоо" гэснээ. "Өө тийм мэ" гээд 10 ширхэг 10,000-д өгөөд дэмчиг рүү зан "Энэ буянтай ах өгсөн шүү. За яв. Чимгээг гармагц оюун хаалга дотроос нь түгжээд бөксөө шидлэн бэлхүүсээрээ хөдлөн бүдсээр дэмчиг рүү дөхөнгөө цамцаа тайлан шитгэхэд сайхан том хөх булхалзан гарч ирлээ. Ажичид бүгд таран гэрлүүгээ явчихав. Тэргэл цагаа харан алдрыг хүлээх зураа гэрлүүгээ яаран ээжийнхээ биеийн байдлыг асуугаад сайн байгааг нь мэдэн санаа амарч "Ээжээ, би оройтож магадгүй шүү. Харихгүй ч гэж мэднэ." "Хаачих нь вэ? Найзуудтайгаа уулзах нь уу?" гэхэд тэргэл "Тийм ээ, алдартай уулзна." Бадамс шүүрс алдан ямар нэгэн зүйл хэлэх гэсэн бололтой шуугтанснаа "Миний охин, алдар тийм сайн хүүхэд биш юм шиг санагддаг шүү. Зөндөө л хэллээ. Чи юур үг авахгүй маа?" "Ээжээ, юу яриад байна? Дандаа л ингэхийн. За, эмээсээ авгаарай" гэчгээд утсаа тасалчхав. Удсан ч үгүй алдар хүрээдэрлээ. "Чи чинь яачхаа вэ? Наад нүр амчин." "Зодон хийгээд ээ. Гэхдээ зүгээр." "Юу зүгээр гэж алив ийшээ суу."
Тэргэл түүнийг сүйдрвчэнд суулгаад нүүрнийхэн шарахыг нимбайлан үзэж хүйтэнжинд тавьж өглөө. Би биний ихэд сансан хоёр тэврэлтэн үнсэлцэв. Тэргэл хайртай залуудаа үнсүүлэлгүй хэд ч хонжгсон бүү мэд. Хамтдаа л байвал бүхнийг давнаа гэж бодон чи ажиллаа яагаа вэ? Хаагур тэнэт байгаа. Алдар чимээ алдран сууж байснаа. Уучлаарай. Араас ацуудал ундраад үнэндээ ирж амжсангүй. Хоёулаа нэг газар хамт хонох уу? Сүүлчийн удаа чамайг жаргая гэж гунигтай бодох алдар найз охиныхоо гоо сайхан биенд мансууран дур хүсэл нь яах ихийн зургүй асан дурлцав. Дэмчиг оюун хоёр чармаа шалдалчихсан эрийн хевсэн дээр хөлбөрөн амьсгаатан уйхалцгаан гэгчлэн ишиг шиг чарлан ёстой л байж чадан тачаадж байлаа. Ягаад ч юм тэр дэмчгээс л таашаал авдаг. Өөр өчнөн гоё ирчүүдтэй хийж үтсэн боловч дэмчиг шиг нь үнэхээр таарсангүй. Зонхоор нээх гоё охиныг гинэтхэн харчхав. Ямар сайхан амтан бэ? Хэмээн шүлэнгтэн ширтэж тэр нуруу туруу хөх бөөгсөн. Дэмчиг охины гоо сайхан тачаадан дэмчиг түүний унжиж эхэлсэн харвин голонгүй харснаа. Тэр хэн бэ? Хэмээн цонхоор заав. Оюун тэр гэж манай үйлчлэгчийн охин л байна. Ээж нь өвдөд оронд нь ажиллаж байгаамаа. Тийм үү? Зүгээр л асуусан юм аа. Ядуу гуйлагч юм аа. Шавар зурхтаа сайн блэ гэд оюун айлгүйтэн инээснээ янжуураасан цагирлуулан үлээн. Ээж нь өвдсөн гэсэн үү? Тэр болж л өгвөл охины талаар ахиухан мэдээлэл авчих санаатай сэм асуухад оюун Баатам гэдэг ихч байдаг юм аа. Даралт харавчихсан байсан. Сая дахиад л би нь мотсон. Бид нар өчигдөр мөн нийлүүлж өгөөд хэмээн сайрхав. Баатам гэж аманда бовтнох дэмчиг арх аягалан нэгэнтээ татаж орхисноо. Гэр нь хаана байдгийг зайлуул. Чи одоо энэ охиныг сонирхоод байгаа мó? Яршил байна. Юу гэж дээ? Асууж болохгүй юу? Хэмээн дэмчиг гинэтхэн уурсав. Уурлаж гин гэр хороолол дарихийн эцэст за болсон уу гэд оюун шаргунан хурч ирснээ өвдөглөн сув. Бүх хүннээ хэлээд мөргөн гуй гэж бодож ирсэн алдар найз охиныхоо гой сайхан бие хөөрхөн царайг хараад шунаглан тачаадаж ганц шүнж болтугай тэрч хоны гэж бодоод буудалд хонох уу? Чамайг тэрээд сайхан унтаж амармаар байд гэхэд тэргэл инээд алдан би ч бас маш их хүсэж байна. Хараа инки чамд мөнгө байгаа мó? Надад хэдхэнд хүргэл байна. Надад ч цөөхөн байна. Нийлүүлвэл хурч хүз. Хэд цайны газраас хэдэн хуушуур ундаа аваад ям дотор буудалд ормогцол ухаан жолоогүй үнсэлцэн ноололдож эхэллээ. Тэргэл алдрыгаа маш их санджээ. Ганцхан түүндэл өгсөн ариухан зүрх сэтгэл хэрвээ үнэн хайр. Хоёул тамирчин болоод ч тэрөө хэн хинийх нь би өөлхөнгүй гой сайхан. Бурхад ч атаархан гой сайхан хосууд биеийн лүгээ тэмүүлэн чармай нүцгэрэн орон дээр унлаа. Алдар салганах гараараа бэлгэв задлан бодолход тэргэл хорж болиулаад одоо хамгаалтаар яах юм бэ? Алив наашир хонгор минь. Алдрын зүрх шархийг шиг болсноо тачаалда манаран тэргэлийг даран унлаа. Охины хоёр хөөх хөмөрсөн аяг шиг бомбайн жижигнэж толгой зөөлөн арьс шүргэлцэх бүрд галзуурн мэдрэмж өгч бас юутайч зүрлэмгүй тансаг эрэхгүй мансуурсан алдар. Харин тэргэл зөвхөн хайрандаа л жарган нялхарч бүхний өмөрт нь намуухан дуугаар гиншин. Иремийн цэнгэл тимч сурцтай биш болохоор тэргэл таашаал авахыг хичээн нуруугаараа номрон таазаараа займчин зүтгэж хайртынхаа бүлэлт бүрд өөдөөс нь ур мутайхан ивэн. Өмнө нь дандаа хамгаалалтаа хийдэг байсан ч энэ удаа тэгсэнгүй. Хүүхдтэй болъё, амьдрий.
жаргая гэж хүсжээ. Аадар бороо аятай шунган шумбан зүтгэлээ. 9 дугаар хэсэг төгсөв.